малчдын тэтгэврийн насны асуудал одоо байнга анхаарал татсан асуудал болж байна. Тэгээ буруу зүрх ойлголт их байх юм. Тэгээ би одоо энэ асуудлаар тайлбарлж ирсэн чи өнөөдөр бас шинэ асуудлууд тавигдж байна л да. Ер нь бол би бол сайн тал руугаа тавигдж байгаамаа гэж ингэж ойлгож байгаа. Ерөнхий утгаар нь бол. Гэхдээ бас тодруулах зүйл байна. Яг гэхээр энэ малчдын тэтгэврийн насыг наашлуулсан асуудал бол ажилласан жилийн хугацаа бол одоо бага. Тэгээ авдаг одоо тэтгэвэр нь бол тэрнээсээ шалтгаалаад бага л байх л да. Гэхдээ олон жил амьдрахад, маллаад амьдрахад манай малчид маань одоо зарим нэг одоо юу гэдгийг одоо нэг их муухай үг байгаа ш тарих угаалт энэ төргээд. Тэргээр бол энэ малчид юуны тэтгэврийн насыг дээшлүүлсэн асуудлыг бол бүр малчид наашилсан биш дээшилсэн гэдээ одоо хүртэл асууж ирсэн тохиолдол гарсан. Гэхдээ манай малчид бол мэдээлэл сайтай. Энэнд бол одоо автахгүйгээр ойлгож байгаа баха гэж би бол ойлгож байгаа. Тийм учраас бидний өмнө шийдсэн энэ асуудал бол ухраагүй гэж биз гэдэг асуултыг бол бас тодруулж асуухыг хүсэж байна. За хоёрт нь бол тэтгэврийн насыг бас сайжруулсан асуудлыг бол одоо эх жилээс эхэлж байгаа юм шиг хүмүүс ойлгодог нэг тал байна. 2031-ээс 36 оны хооронд явагдах юм аа. Энэ хугацаанд бол бас одоо тэтгэврт гарахаар амьдралын чанар муурчхаад байгаа учраас ер нь бол цаашдаа олон жил нийгмийн даатгалын шимтгэлээ төлөөд тэгээд тэтгэврт гарвал одоо авдаг цалингийнхаа 80-аас доошгүй хувиар бараг одоо тэтгэврт гарах юмаа гэдэг ийм үзэл бодолтой иргэд нэлээд олон байна л. Өөрөөр хэлбэл сая төгрөгийн цалинтай байсан хүн гинтгэн 500 мянгаар тэтгэврт гарах биш. Сая төгрөгийн цалинтай байсан хүн 800 мянган төгрөгөөр тэтгэврт гарах юм бол тэтгэврт гарчхаад амьдралын чанарт бол нэг онцгой өөрчлөлт гарахгүйгээр цаашаа одоо амьдралаа баталгаатай байлгахад бол хэрэгтэй юм а гэдэг дээр бас иргэд нэлээд санаа төвлөрч байна лээ. Гэхдээ Монгол улсын дундаж наслалтын хувьд бол 15 жилийн дараа 20 жилийн дараа бас 65 нь юу юм бэ? Нэг 62 3-аар бол одоо эмэгтэй нь бол нэг 57-8-аар байхад бол боломжтой хувилэр юм а гэж одоо уулзалтанд оролцсон хүмүүсийн нэлээд тийм саналууд гаргаж байна лээ. Ингээ харахаар бол 35 жил одоо дасралтгүй ажиллаад нийгмийн даатгалын шимтгэл төлдсөн 22-т одоо их дээд сургууль төгсөж шít. Тэгээ эрэгтэй хүн 35 жил ажиллаад 57-тай гарах юм болж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ цаашдаа хөдөлмөрийн гэрээгийн нь бол одоо захиргааны санаачлагаар цуцлахгүй цаашдаа 62 3 хүртэл ажиллахад 40 гаруй жилийн одоо ажилласан жилдээ ингээ гарахад бол тэр хүн сая төгрөгийн цалинтай байсан хүн бол 800 мянган төгрөгөөр гарна гэдэг бол тэр хүмүүсийн амьдрал буурахгүй байхад маш хэрэгтэй зохицуулт болж байгаа юм байна гэж ингэж би бол одоо ойлгож байгаа юм. Тэгээ миний энэ ойлголт одоо зөв байна уу буруу байна уу? Энийг бас нэг тайлбарж хэлээч гэж. Хоёр дахь нь бол малчдын тэтгэврийн нас бол сайн дураараа гарахад наашаага одоо гарахад бол одоо тэр холбогдлого болоод явчих байна уу гэсэн ийм асуудал. Тэгвэл хаана одоо хөдөө орон нутагт ажиллаж байгаа цаг наргүй ажилдаг За Лүлэжээс ширээ 1 минут өгч. Бид бол хөдөөний малчдыг бол тэгж л ойлгодог штэ. Тийм ээ. Бямгаргийн амралт гэж байхгүй. Одоо чи хагас өдөр гэдэг бол хасагдсан гэдэг байгаа штэ. Бямгаргийн амралт байхгүй, ээлжийн амралт байхгүй. Тэгээ одоо улсын наадмаар 2 хоног харин наадамдаг. Гэхдээ тэр нь бол төрийн ёслолын арга хэмжээ учраас бол иргэнийхээ үүргийг биелүүлж оролцдог. Ийм учраас бол энэ бүхнээс шалтгаалаад байгаль цаг агаарын нөхцөл Монголын соёл иргэншлийг тээгч хүнсний аюулгүй байдлыг хангаж байгаа энэ бүх нөхцөл байдлыг бол одоо үндэсний аюулгүй байдлаа холбогдуулаад малчдын тэтгэврт гарах насныг бол одоо наашлуул тогтоосон. Энэ байр суурь одоо хэвээрээ байх ёстой гэдэг ийм байр суурьтай байна. Тэгээ энэтэй бас холбогдуулж тодруулж хариулт авъя. За Мөнхбат. 7 цаг хүртэл чуулга үргэлжлээд хааш.
За Лүндэ Жандсан гишүүний ярьж байгаа зүйл бол зөвөө, та бол одоо маш сайн зөв ойлгосон байна. Ер нь бол энэ хуулийн зохицуулалт бол энэ тэтгэврт гарах насны асуудал, тэтгэврийн орчныг сайжруулах, за энэ одоо даатгалтай холбоотой энэ асуудлыг сайжруулахтай холбоотой ийм зохицуултуудыг хийж байгаа. За өнгөрсөн одоо намрын чуулганы төгсгөлд бол малчтын тэтгэврт гарах насыг 5 жилээр найшлуулах шийдвэр гарсан. 2018 оны 1-р сарын 1-ний өдрөөс эхлээд энэ хууль ингээ хэрэгжээд явна гэсэн ийм одоо заалттай байгаа. Тэгэхээр энэ бол хүчин төгөлдөр байгаа гэж ингэж ойлгож болно. Өөрөөр хэлэх юм бол товлсон хугацаанд энэ одоо хууль хэрэгжээд явна. Энийг тойрсон янз бүрийн улс төр хийсэн, болсон гинлээ, дээшлүүлсэн гинлээ, шоовдсон гинлээч гэдэг юм уу, ийм янз бүрийн яриаг бол улс төрийн хүчнүүд улс төрийн зорилготойгоор сонгуул өгтөж бол хийж байгаа. Тэгэхээр энэ бол шийдвэр гарсан шийдвэр хэвээрээ байгаа, хэрэгжиж явна гэдгийг албан ёсоор хэлье. Хоёрдугаарт бол одоогийн энэ хуулийн зохицуулалт орсноор бол яг одоо Лүндэ Жандсан гишүүний ярьж байгаа бол бас үнэн. 22-той одоо сургууль төгсөөд улсад ажиллаад нийгмийн даатгалаа төлөөд эхлэхэд бол энэ хүн бол эмэгтэй хүн бол жишээлбэл 30 жилийн дараа 52-той тэтгэврт гарах эрхэм нэгжиж байгаа. Гэхдээ энэ хүн цаашаа 55 ч байна уу, 60 ч байна уу хүртлэн би өөрөө ажилланаа, тэтгэвртээ гарахгүй гэд ингээд хүсэлтээ гаргах юм бол ажиллах эрх нь бас өөрт нь нээлттэй. Тэгэхээр энэ бол хоёр давхар ийм давуу тал боломжийг бол одоо ажиллагчдад бол тэтгэврт гарах насны хүмүүст бол олгож байгаа ийм зүйл. Дээрээс нь одоо бас нэг зүйл байгаа шүү дээ. Энэ засгийн газраас өргөн бариад манай улсын их хурлын сая өнгөрсөн намрын чуулганаар баталсан нэг хууль эмэгтэйчүүд төрүүлсэн хүүхдийн тоогоор улсад 1.5 жилээр ажилласан жилээр тооцогдно гэж. Тэгэхээр жишээлбэл одоо 4 хүүхэд гаргасан ээж бол одоо юу гэдгийг 6 жил улсад ажилласан гэж тооцогдох нь жишээлбэл одоо 60 настай тэтгэврт гарна гэж бодоход 52-тай 55-тай тэтгэврт гарна гэхэд 49-тэй тэтгэврт гарах эрх нэгж байгаа. Тэр хүн тэтгэврт гарыг гэж хүсгэл юм бол гарч болно. Цаашаа би бас нэг ажил хийчих, улсад ажиллах боломж олцоо чадал тэнхээ байна гэдэг юм бол тэр дээд хязгаар нь хэд байдгийг тэр хүртлээр явах боломж байгаа. За тэр тэтгэврийн насыг нэмсэн гэд яриад байгаа асуудал бол одоо энэ улс төр хийгээд байгаа шоудаад байгаатай тис өөр юм аа. Лүндэ Жандсан гишүүний яг ярьж байгаатай адилхан өөрөөр хэлэх юм бол энэ бол 2027 оноос эхэлж 2030 оноос эхэлж хэрэгжих ийм асуудал байгаа. Тэгэхээр өнөө маргааштай хэрэгжиж байгаа юм шиг, энийг нэмчихэж байгаа юм шиг ийм буруу ойлголтыг бол хэвлэлээр өгснөөс болоод бол тэтгэврийн насыг нэмчлээ гэдэг ийм буруу ойлголт бол ард иргэдийн дунд бол явсан. Тийм учраас бол өөрөөр хэлэх юм бол энэ хуулийг бид нар батлуулснаар бол тэтгэврт гарах нас хэмжээ, за энэ тэтгэврийн даатгал шимтгэлтэй холбоотой бүх орчин ингээд сайжраад тэтгэврт гаргагчдад бол давуу боломж 2-3 дахин давуу боломж бүрдээд явах ийм л одоо нөхцөл байдал үүсэж байгаа. За энэ гол гишүүс. За Лүндэ Жандсан гишүүн тэр ярих юм бараг л давхцж байна да. Ерөнхийдөө энэ хуулийг